Сайн байцгаана энэ маань. Тэгэхээр Йохан 10:10 дээр хулгайч зөвхөн гэж хэлж байгаа. Хулгайч зөвхөн хулгайлан алж сүтгэхээр ирдэг. Би тэднийг амьтаа, бэлгсэн амьтаа байлгахын тулд ирсэн юм а гэж хэлдэг. Тэгэхээр маш их телевизийн шоу ч юм уу, телевиз тэгээд нэвтрүүлгүүдийг харахаар яг мөний эсрэг юм хийх гэж оролддог байгаа. Жишээлбэл чөтгөр байлаа гэж бодоход сайн төрлийн чөтгөр, муу төрлийн чөтгөр ч гэх юм уу, хоёр талд бие биентэйгээ тэмцэлдэж байгаа кинонууд хийх гэж оролддог. Тэгээд луу байлаа гэхэд нэг сайн луу, муу луу ч гэх юм хоорондоо тэмцэлдэж байгаа. Тэгэхээр лам байлаа гэж бодоход шулуунтай тэмцдэг лам байх жишээний. Тэгэхээр хулгайч зөвхөн хулгайлан алд сүтгэхээр ирдэг. Есүс маш тодорхой хэлсэн. Тэгэхээр жишээл ковидын юм бактери байлаа гэж бодоход тэр биднийг өвдөх гэж ирсэн байгаа. Ханиадны нэм бактери ч гэсэн бидний дархлааг сайжруулах гэж биш, харин биднийг өвдөх гэж ирсэн. Тэр нь маш ойлгомжтой зүйл, өвдөх гэж. Тэгэхээр тэрийг жирийн амьдрал дээр хулгай хийдэг байсан хүн, шорон моронд орсон хүн, Иесус итгээд сайн болчихсон хүн зөндөө байдаг. Би тэрийгээс өгөөсгөөгүй шүү. Энд байгаа хулгайч гэдэг бол хулгайч хүний тухай яриаггүй, харин сатан буюу яг мудрас мус сүнсийн тухай, демон, диволын тухай ярьж байгааг ерөөсөө мартаж удахгүй. Тэгэхээр яг тэнд байгаа сүнслэг энэ демон, диволууд бол функц нь ерөөсөө хулгайлан алд сүтгэх ирдэг. Зөвхөн. Тэгэхээр тухайн хүн бузар сүнстэй хэрэг байх юм бол хэрэг тэр нь магадгүй тэр хүнийг хулгайлдаг ч юм эсвэл ууртаа ч юм уу ямар нэгэн байдлаар ороод ирчихсэн эргүү тэнийг мангар гэсэн бузар сүнсүүд хүртэл байдаг. Тэр хүнийг яг гол ажлыг хийлэгдэхгүй гинт ингээ хөлдөө болгочдөг ч юм уу. Тэгээд хөлдөө нурцайл гэж хэлэхэд нөр гараа авчдаг гэдэг шиг. Тэгээд тэр сүнсээ бол тухайн хүний мөн чанараас өөр сүнс ороод ирж байгаа. Тэнгүүтээ тэрийг засна гэж юусоо байхгүй байхгүй. Тухайн сүнсийг сайн болгож хувиргая, хулгаалдаггүй ч юм алд сүтгэдэггүй болгож хувиргая гэж засах гэж оролдох нь загалмаа дээр цовдлох гэж махан биеийг цовдлох гэж байгаатай адилхан юм болж орж байгаа. Тийм бол байхгүй. Бузар сүнсийг зөвхөн хөөж гаргаж хайж байгаа. Ертөөсөл тэр. Тэгээ би жишээлбэл нэг хайртай дотныхаа хүнийг сүнс мөсөнд хөөхгүй зүгээр хайрлаж ядал зүгээр болчихволгүй дээ. Бурхан миний сүнс хөөгчээд ер нь бол ойлгохгүй хэцүү байж тээ гээд нэлээд тэгжсэн гэсэн чинь бурхан юу ч хэлсэн бэ гэхээр чи бузар сүнсийг хайрлаад тахаар зүгүрлч гэж бодоод байна уу? Сайхан зантай болно гэж бодоод байна уу? Тийм байхгүй ч таньж бож хөөж гаргаж хаях ёстой л гэж хэлсэн. Тэг яах надад сонголт үлдээгүй хөөхөөс аргагүй байдалд орсон. Тэгэхээр хайртай дотны хүмүүс рүүгээ ээж рүүгээ аавыгаа тэгэл ер нь ихж байгаа дүүгээ нөхрөөгөө гэл хүүхдүүдээгээл ер нь би залбирдаг. Тэгвэл чухал учраас залбирдаг. Гэр орондоо амар тайван байх ч юм хэр чухал. Тийм учраас та гадуур хүмүүст үйлчлдэг бол хажуугаар нас гэрийнхнээгаа ерөөсөө мартаж болохгүй шүү. Ахтаа амаацаадныхаа авралтын төлөө би залбирдаг. Үнэхээр зуучлан залбирдаг. Хүүхдийн төлөө ч гэсэн маш зуучлан залбирдаг. Орой олгон залбирдаг юм. Тэгэхээр нэг юм ойлгохтой хулгайч зөвхөн хулгаалan алд сүтгэх ирдэг. Тэр үгдгийн ковидын нэм бактерийг аваачаад ковид их биш болгох ч юм уу, чи намайг ковид тусахгүй байлгая сайжруулъя гэдэг юм уу, тэгж засах гэж оролдож хэрэггүй байхгүй. Зүгээр л тэрийг хамгаалах хэрэгтэй, хөөж гаргах, эмчлэх хэрэгтэй. Яг тэрнтэй л адилхан зүйл. Тэгэхээр дахиад ярив. Би энэ хичээлийг бараг л хулгай зөвхөн хулгаалан алд сүтгэр ирдэг гэдгийг хитэн ч удаа зааж чадна, хитэн ч цагаар зааж магадгүй. Яагтвэл юу хулгаалсан бэ гэдэл эхэлж эхэлнэ. Хүний амьдралд юу хулгаалсан бэ? Ариун байдлыг хулгаалдаг байгаа. Жишээл хүүхд наснд нь хүчрхийлэлд өртөх ч юм уу, эсвэл борно үзүүлэх, нүдийн янз бүрийн завхар руу тэмүүлэх ч юм уу, эсвэл компьютер тоглуулад нэгдүгээрт нь цагийг хулгайлж байгаа, хоёрдугаарт нь түүний өдөр хүнийг маш их сүнслэг компьютер тоглоод маш их сүнс рүү доод ирсэн тохиолдлууд байдгийг би мэднэ. Бүр арай л хэтэрхий олон сүнс орж ирсэн байдаг. Тэгээд тэр нь цэвэрлж байгаа, цагаан ааш бүх юм өөрчилж байгаа. Тэрнээс л бүр гачин байдалд орсон хүмүүсийг хүртэл би чөлөөлж ирсэн байдаг. Донтолтонд орох аюултай болж байгаа. Тэг ирээдүг нь хулгайлах гэж оролддог. Баяр ёслонг нь хулгайлж байгаа. Харилцаа холбоог нь аавтайгаа ээжтэйгээ муудалцаад болохоо эцэж гэдэг юм. Харилцаа холбоог нь хулгайлж байгаа. Амар амгаланг хулгайлж байгаа. Anxiety болон янз бүрийн disorder буюу сэтгцийн бас янз бүрийн бүр өвчин рүү хүрэх тийм аюултай болж хуурж байгаа. Тэг үнэхээр баяр ёслонг бас хулгайлж байгаа. Гэх мэтлээ маш олон зүйлүүдийг хулгайлдаг. Ялангуяа 9 ариун сүнсний үр жим сургахгүй байх төр бүх нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа. Тэр асуулт нь
Миний амьдрал тулгаач байна уу? Эзэн минь та намайг шалгаж өгч миний зүрхийг миний оюун бодлыг сэтгэл санааг. Үнэхээр эзэн минь та намайг бүрэн чөлөөлж өгөөч гэж үнээр гуйж хэрэгтэй. Үнэхээр би зүрхээ байнга шалгаж өгөөч гэж хэлдэг. Тэгээд гимших ёстой зүйл бол маш хурдан гимшдэг байгаа. Бартан болчих юм, өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулах вэ? Би одоо би энэс илүү ч юм уу, илүү штэй ч гэдэг юм уу. Тийм бодол орж ирэх юм бол би шууд л хүйдэг. Яг бол хайр хизээч хүнийг харьцуулдаггүй. Бурхан намайг байгаар минь хайрладаг. Тэрнээс илүү ч юм уу, бага ч юм уу, дутуу ч юм уу хайрлна гэсэн ойлголт байхгүй. Тийм болохоор тиймэрхүү бодлууд өгөх гэж оролдож ивэл бас сүнслэг зүйлүүд байгаа. Тэгээд оюун бодол руу байнга тэр дайрах гэж оролдог, хулгайлах гэж оролдож байгаа юмуд байгаа. Тэгэхээр хаана манаач тавих вэ? Хаана ямар хаалга нэг онгорхоо өргсөн мань тэрийг маш хурдан хаах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд ер нь бол амьдралд сонор сарамжтай явах нь чухал. Гэтэ айцтай яваад гэж хэлээгүй, би барагтай хайдаггүй. Ялангуяа бозор сүнстэй юм дээр яагаад вэ гэх юм бол тэднийг дарах эрх мэдлийг биднэрт өгсөн учраас ер нь бол принципалаад ч юм уу дарга марга юулээ дээшээгээ явахаар жонон монголоос бол айх ёстой, тэднийг хөөдөггүй ч юм уу тэгж ярьдаг хүн байдаг л да. Библиэлд бүгд тэд нар таны хөл дор байгаа гэж хэлсэн байдаг. Чи юунаас ч бүү ай гэж хэлсэн мэд. Би чамайг хамгаална гэж хэлсэн мэд. Тэгэхээр үнэхээр үнэн. Та үнэхээр зөвхт байх юм бол бурхан үнэхээр хамгаалдаг. Та үнэхээр бурхны дотор байх юм бол бурхан үнэхээр хамгаалдаг. Тэгээд яг хаяа энэ тэнд оногдох тохиол байдаг л та. Яг бурхан заримдаа мэдрүүлдэг. Би чамайг хамгаалж байгаа шүү. Нэг удаа хэлсэн байдаг. Бүх сум 99 сум намайг онж байгаа, чамайг нэг л сум онж байгаамаа гэж хэлсэн тохиол байдаг. Би тэгээд та эзэн та бүрэн хамгаалаад өгчөрөө яг заримдаа ямар дайралт байгааг харуулах гэж бас төхөн тохиол бас байдаг. Гэхдээ өөрөө бас би үе таалга нийцсэн тохиолдол байдаг. Тэр дор нь маш хурдан цэвэрлдэг байгаа. Тэгээд бурхантай хамтарч ажиллах маш сайхан. Тэгэхээр бурхан биднийг бэлгсэн амьтаа байгаасаа гэж хүсдэг гэдгийг бүү мартаараа. Тэгээд үнэхээр сүнслэг юмнууд бол маш их байдаг. Би нэм байд бид тэгэхээр Иесусыг л сайн мэдчих юм бол бусд нь Иесус биш юмнууд, ариун сүнс биш юмнууд, бурхан биш юмнууд бүгдээр л бозор сүнс байгаа. Тэгэхээр гурвыгаа сайн ойлгож мэдэх хэрэгтэй. Бусд нь бол аяндаа биш. Тэгээ нэг жинхэнэ, бусд нь хурамч. Хурамчинд бүгдээрээ буруу, муу. Маш ойлгомжтой зүйл шүү. Зөвхөн хулгайлан алж судах ирдэг. Тэгэхээр миний амьдралд байгаа бүх хулгайчийг илрүүлж хичилж өгөөч, бас цэвэрлэж өгөөч гэж эзнээс бас гуйгаараа. Тэгээд бозор сүнсийг хөөхөөснөөш гардаггүй. Энэ бол батлагдсан зүйл. Бурхан надад өөрөө хэлсэн. За. Тэгэд эзэмнээ тэгээд та намайг бүрэмжлүүлж өгөрөө. Бозор мосус Назарын Есүс нэрээр надаас зайлгээд хөөрөө. Баярлалаа.